Энэ бас дараагийн нэг өдрийн сан дээр бас гарсан энэ хэвлэн энэ миний хэлсэн энэ нэг оюу толгойн тухай 2009 оны 11 сар 25 яг тэр баяр ёслолын ажлыг хийгээд тайлан майлан тавиад гэсэн чинь юу нийтийн ажиллагаанд хийгээд тэрэн дээр би нэрсэн үнсээр 53% ийш нь итгэл байгаа. Тэрнийг би нэрсэн үнсээр 53% гэж юу вэ? Чиний их ойлгомжгүй тийм тань нэрсэн шүү дээ. Нэрс өдөр шилжүүлэлт ингээл аюулгүй нэрсэн үнсээр 53% гэж байна. Ямар үнс гэж байна? Би манай ингээ хүмүүс ойлгохгүй тийм ээ. Таамаглаж үзэх тэр өөрчлөгөө орж ирэх доктор нь байж хаалсан одоо юу доктор мартар орж ирэх нэг нэрээр нэрсэн үнс гэж байна. Тэгэхээр 53% гэдэг нь хайртай. Цаад нөгөө манай аяллаа чинь 50% авчих юм шиг эндэж ойлгох боломжтой байна. Энэ тухайга тайлбарж хэлэхгүй тэгээ энэ би өөрчлөгөөнд гэрээ болвол тэрмүүд ажиглаж зөвшөөрж ингэж хараад энэ ашиггүй гэрээ юм аа тэр үед бичсэн нэг яг тэр юуны дараах нь одоо энэ нөгөө тесэн зохион өгчээр одоо хүмүүс бол олон ихэнх мэддэг болоод байна шүү дээ. Энэ тийм хэрэг болсон. Их мэдчлээ би ийм санд бас нийтлэл бичдэг юм. Тэгээ энэ санд бичиж гадна одоо төлөв болно байхгүй гэдэг UBS гэдэг нэг хоёроор гарч ирсэн. Одоо хоёроор гарч байгаа. Тэгээ 7-8 цагийг баталсан. Тэгээ бисэн гарч ирсэн чинь бид бүхэн тусганы агуулгатай тэгэхээр хамгийн ихний юу гэж хэлсэн. Бодлын үйлдвэр дараагийн зээл мөнгө бүхэн бодлого банкны тухай тэгэл одоо шилний үйлдвэр налаахын уурхайн одоо хэрэгшэрэг биш тийм агнаны тэгээд зөөлөн ойлцоод оюутны үйлдвэрийн тухай кино үйлдвэр кино урлагийн тухай ямар манай олон тэр юмыг хүн ингээ босгоод бүтээгээд хийгээд бас ямар арга зам байна. Хүн юм хийсэн Монгол үндэстнүүдээс одоо хүн бүтээл хийсэн юм бадрах ийм л одоо зорилготой. Тэгээд тэдний би өөрөө болоод өөрөө найруулаад өөрөө бүр хөдлөөд ингэж хийсэн мэтрэл нэг юм. Өсөлтний сайхан шүлгэнүүд оруулдаг юм аа. Сайхан оруулдаг. Англи хэлээр хашиж сектор хашиж сайхан түүхийн шүлгэж шүлгэж шийдэж янгын холыг гатсан марин тууран гавья 8 дэх мандсан эцэг өвгийн гавья армаа төрийг байгуулсан дэлхийд бүхэн гавья манай өнгөрүүлсэн хүн төрөлхтний гавья ийм хүү түүхийг дэлхийд ийм хүү гэсэн одоо энэ зүйлсийн энэ одоо зөөлөн ойлцсон тухай өчигдөр хэлсэн байгаа ч зөөлөн ойлцсон ч одоо ойлцын нэг үйлдвэр гэж байлаа шүү дээ. Энд манайх их мянгаад ажилчтай том үйлдвэрс одоо нэг мобикон байна. Тэр үйлдвэр байхгүй болоод олон жижигхэн юм талаа хүмүүс их сонирхолтой. Гэхдээ манай улсны дизайнер амжилттай хийж байна. Гадаад орны экспортлох боломж юм байна. Салон дээр хамаад дизайнер зүйлсүүд хариулж байгаа спортоос агуулж банк манайхаа үйлдвэр авах учраас олон товар хийж байна. Гацж гисэн юм аа гэсэн. Энэ бүхнээс үзлээ энэ их болох юм энэ чи яасан юм. Хүний сэтгэл их орн чөлөөт их орн бизнес санаа бадрах юм болчихсон юм байна. Яг тийм хэлж энэ жишээ одоо би хатгийн тухай тэр үйлдвэр хийх хатганы үйлдвэрээр болохгүй юм. Өөрөөр хэлбэл одоо галчмны даваа манайх хийж чаддгүй маа гэж бодъё. Манайх ч нэг самбаа хатаг хийгээд байдаг юм хөөе. Тусгаар болсон. Их хүн ингээд одоо хятад ирээнээс одоо манай зориулсан юм уу гэж зөв мэдээд энэ ачаад байгаа юм шиг байна. Энэ хүн агуулгатай юм аа. Тэгээд залуугаад ямар аюу хатаг гэдгийг хаанаа хийж зөвхөн төвд Монгол гараад зориуд үлдчих үйлдвэр ингээд үйлдвэрлэдэг. Тэрийг манайх авчраад энэ зарж байна. Ямар шалтгаан юм бэ? Шинэ таатай хийж байгаа юм.